Кино нэгэн охин ой дундуур сандрангуйж буйгаар эхлэх бөгөөд энэ бол 16 настай аймхай бүрэг дорой нэгэн болох Лиза байлаа. Гэнэт тэрээр гიშгүүр дээр бүдэрч хідэн тохоо өндрөөс доош унчихдаг ба хамаг тэнхийгээ бараан тусламжгүй хашгирсан ч тэр дорой ухаан алтан хөдөлгөөнгүй болов. Эндээс үзэгдэл солигдож Лиза эмнэлгийн орон дээр хөвтөж өдрийн гэрэлд түүний гэмтэл хэр ноцтой болох нь тодхон харагдана. Азар тэр шөнө замаар явсан хүн түүнийг олж яаралтай эмнэлэгт хүргэсэн байжээ. Лизагийн өрөөний гадна 2 цагтаа хэргийн талаар ярилцсан. Сургууль дээрээ удаа дараа дээрлэхүүлж байсан тухай гомдлуудыг нь үндэслэн цагдаа нар Лизаг ангийнхаа огттол дээрлэхүүлсэн гэдэгт бараг л итгэлтэй байлаа. Гэсэн хэдий ч хэргийг цааш үргэлжлүүлэхийн тулд Лизагаас албан ёсны мэдүүлэг авах шаардлагатай тул тэд охины арга гэрийнхэнтэй холбогдохыг оролцсон ч ээж нь хэдэн жилийн өмнө нас барж аав нь хэлийн чандад амьдрдгийг олж мэднэ. Мөн аав нь охиныхоо амьдралыг огтхонч тоодоггүй. Тэрч бүхэл үхсэн ч хайхрахгүй хүйтэн сэтгэлтэй нэгэн гэдг нь тодорхой болов. Удалгүй Лизаг ухаан ороход аглах мөрдөгч Ким түүнтэй уулзахаар орж ирээд охины биеийн байдлыг асууж болсон явдлын талаар шалгаасан боловч Лиза байцаалтын туршид ганц ч үг цохиулгасангүй. Гэтэл тэдний яриаг ангийн багш ий хатагтай тасардуулж тэрээр мөрдөгчийг явж охиныг амраахыг шаардаж энэ хэргийг үйлцэн жинхэнэ эцдийг Лизагаар хизүүлэхгүй байх гэсэн түүний санаач илт байлаа. Энэ үед мөрдөгч Ким хаалганы дэргэд зогсох дунд иргэм насны 3 эмэгтэйг анзаарна. Тэд бол Лизаг дээрлэгсэн гэх сэжигтэн охтын ээжүүд ба тэднийг ч Лизаг айлгаж сүрдүүлэх эсвэл амийг нь хаах мөнгө өгөх гэж ирснийг тэр даруул гадарлав. Хуулийн дагуу хохирогчтой уулзахыг хориглодог учраас тэднийг явахыг шаардсан ч зүрүүд бардам эмэгтэйчүүд хөдөлсөнгүй. Мөн эрэх мэдэл эд хөрөнгөтэй нөхрүүдийн ачаар огт нь ямар ч ял зэмлэлгүй өнгөрөн гэдэгт тэд итгэж байлаа. Мөрдөгч Ким охид чинь Лизаг уул руу дуудсан хэмээн хэлгээд ээжүүд нь тэд зүгээр л тэнд зугаалж байсан хэмээн үл томсорлон хариулна. Ийхүү маргаан ширүүсэх үед Лиза би зүгээр л амармаар байна хэмээн тэдний явахыг гуйлаа. Энэ явдлын дараа ий багш сургуулийн захиралтай уулзсан. Тэд Лизаг хохирсон гэдгийг мэдхийн дээдээр мэдэж байлаа. Гэвч захирал сургуулийн нэр хүндийг хамгаалах гэсэн хуваа хичээсэн зорилгоо нууж дээрлэгч охтын ирээдүйд санаа зовж буй дүрсгэн Лизаг эдгэрмэгц өөр сургууль руу шилжүүлэх ажлыг ий багшид даалгана. Хэдэн 7 хоногийн дараа Лиза эдгэрч дахин хөл дээрээ гიშгэж чаддаг болов. Энэ хугацаанд мөрдөгч Ким түүнээс мэдүүлэг авахар олон удаа оролцсон ч Лиза ам нээсэнгүй. Эцэст нь хэргийг нотлох баттай баримтгүй гэсэн шалтгаанаар хааж зөвлөх багшид шилжүүлснээр дээрлэгчид дахин ял зэмгэн өнгөрөв. Нэгэн шөнө Лизагийн сэтгэлд хар бараан бодол хуралдаж эхлэв. Тэрээр эцсийн цэгийг тавихаар нэг зүйл хийхийг завдтал өрөөнд нэгэн эмэгтэй орж ирснээр түүнийг зогсов. Тэр бол зөвлөх багш Соми байлаа. Соми өмнө нь Лиза шиг сэтгэлийн шаргатай олон сурагчтай ажиллаж амьдралаа шинээр эхлэхэд туслаж байсан туршлагатай нэгэн. Гэвч тэр жирийн нэг зөвлөх биш бөгөөд өөрөө ч сургуульд байхдаа дээрлэхүүлж хүчгүй арчаагүй байна гэдэг ямар аимшигтай мэдрэмж болохыг яс махандаа шингэтэл ойлгосон байлаа. Тийм ч учраас тэр сурагчдаа өөрсдийг нь тамлан зовоогчдоос өшөөгөө авахт нь туслахаар иржээ. Эхэндээ Соми Лизад ямар ч өрөвдөг сэтгэл гаргасангүй. Тэрээр охинд тэр аимшиг шөнийн явдлыг эргэн сануулж сэтгэлийнхэн шарахыг сэдрэхэд Лиза ихэр татан уйлна. Лизаг тайвширсны дараа Соми түнд намайг эргээд иртэл амьд байгаарай гэж хэлээд яваад өгөв. Лизаг эмнэлгээс гарах өдөр дээрлэгчдийн толгойлагч Наян түүнтэй уулзгаар ирэв. Тэр Лизагийн урагцсан дүрмт хувцсны оронд шинийг авчирсан ч хийсэн хэрэгтэй өчүүхэн ч гэмсэн шинжгүй байлаа. Харин ч тэр чи амьд явахын хэрэг юу байна? Зүгээр л өвчих хэмээн хэлж мөн явахынхаа өмнө цагдаагаас хол бай гэж дахин сөрдүүлв. Түүнийг явмагц гадаа бүх яриаг сонсож байсан Соми орж ирэн Лизаг өөрийн гэртээ аваачин хамт амьдрахаар боллоо. Хэд хоногийн дараа Лиза ээжийнхээ нас барахаас өмнө амьдарч байсан хороолд очино. Тэнд очмогцол өнгөрсөн үеийн дурсамжууд нь сэтгэлд нь урсан орж иргшгэл болов. Гэтэл гинэт хажуугаар нь зөрөн өнгөрөх нэгэн охин түүний харцыг булаах ба тэр охиныг дагсаар өөрийн ихрийн өрөөсөн Жэни мөн болохыг танилаа. Лиза түүнтэй уулзахыг хичээсэн ч Жэни огтхонч сонирхсан шинжгүй хүүтэн хөндийгөөр алхаад явчихв. Үнэн дээр тэдний эцэг их ихрүүдийг төрхөөс өмнө салсан бөгөөд хоорондын таарамжгүй харилцаанаасаа болж аав нь охтынхоо хиндээж холбоо тогтоохыг хүсээгүй байж. Цаг хугацааны ирэхээр ээжийнх нь амьдралд оройтож эцэст нь Лизаг аавынх нь гэрт үлдээж Жэнитэйгээ амьдрахаар явжээ. Тэр цагаас хойш эгч дүүс дахин уулзалтаагүй бөгөөд Лиза өөрийг нь зөвхөн тэр дараа гэж
үздэг аавтайгаа амьдрахаас өөр сонголтгүй болсон байв. Маргааш нь Соми Женийг нэгэн дэлгүүр хүртэл дагаж хулгай хийж байхад нь газар дээр нь барьлаа. Тэр гадаа түүнийг зогсоож дүүдээ туслахыг гуйх бөгөөд дүү нь амь насаа алдах шахтлаа дээрлэхүүлсэн гихүүг Женигийн сэтгэлийг огт хөдлөсөнгүй. Зөвхөн Соми мөнгө амлахтал тэр дуртай дургүй зөвшөөрөв. Тэр орой Сомигийн гэрт уулзаж Соми төлөвлөгөөг хэрэгжүүлж дуустал дор хаяж 7 хоног хамт амьдрахыг санал болгоно. Женид энэ санаа таалагдаагүйч арга буюу зөвшөөрнө. Гэвч түүнийг Лизагийн дүрд хувиран сургуульд явж дээрлэхэгчдэд сургамж өгөхийг даалгахад тэрээр эрс татгалзав. Жилийн өмнө сургуулийн оргисон түүний хувьд ямар ч их мөнгө сургуулийн хаалгаар дахин алхахтай дүүцэхгүй учраас хамтрахаас татгалзаж хаалга савн гарч одов. Хэдхэн минутын дараа түүний утасны групп чатанд нэгэн бичлэг ирэхэд хид хідэн охин Лизаг сүрдүүл хувцсыг нь зэрлэгээр уурж газар унган өршөөлгүйгээр өшөглөж байлаа. Хамгийн жигшүүртэй нь нэг охин энэ бүхнийг бичиж авахдаа ямар нэгэн сэтгцийн өвчтэй мэт муухай нээж байв. Энэ бичлэг Женигийн уур хилэн бадрааж тэр даруй байранд иргэн орж ирээд Лизаг хулчгар амтан химэн загнахад энэ нь Лизад тэр шөнийн аимшигт явдлыг дахин мэдрүүлж амьсгал нь боогдож эхлэв. Эхийнхээ ийм байдалд орсныг харсан Женигийн зүрх шимширж шийдэмгийн харцаар Сомигоос тэр муухай инээдэг охиныг хаанаас олж болох вэ хэмээн асуулаа. Маргааш нь Жени Лизагийн дүрээр сургуульд очино. Ангийнх нь түүний зан авир эрс өөрчлөгдсөнийг гайхсан ч хинч тиймч гүнзгий анхаарсангүй. Удалгүй дээрлэхэгчдийн бүлэг ангид орж ирэхэд тэдний толгойлогч Наян Женигийн ширээн дээр сууж сургуульдаа эргээд ирэх чинь ямар хөөрхөн юм бэ хэмээн ёжилтал түүний инээд нь бичлэг дээрх жигшүүрт инээд мөн болохыг Жени танив. Наян түүнд гар хүрхээр завтал Жени ганцхан хөдөлгөөнөөр түүнийг хүстэн шалан дээр саваад дахин нэг инээгээд хэмээн тушаав. Дараа нь түүнийг боомлж байхдаа энэ бүхнийг хуцандаа бичиж авах ба найзууд нь ч айсандаа ухрахаас өөр юу ч хийж зүрхэлсэнгүй. Удалгүй ий багш орж ирж зодооныг салгаж тэр хоёрыг сахилгын өрөөнд аваадсан ч Жени багшийн үгэнд орд нэгэн биш байлаа. Тэр багштай ганцаар үлдэхдээ үзэг шүүрэн авч гизэндэн тулхан алан хэмээн сүрдүүлв. Мөн Жени түүнийг Лизад шудраг бус хандсанд нь буруутгахад багш айсандаа ээрч эхэллээ. Оройн нь Жени гэртээ ирж Лизад Наянг зодсон бичлэгээ үзүүлэхэд Лиза яахаа мэдэхгүй байлаа. Хүчирхийллийг тэрээр тэр дундаа өөрийнх нь хамгийн том дайсан байсан ч зөвтгөх аргагүй гэж үздэг байв. Соми ч Жениг дахин ийм үйлдэл хийвэл дүүгээ ноцтой асуудал оролдоно гэдгийг хатуу анхааруулв. Маргааш нь эхрүүдийн төрсөн өдөр тохиож тэд бялав худалдан авч хамтдаа тэмдэглэв. Лиза эцэг эхээсээ хизээж хайр инрэл мэдрээгүй хэцүүхэн амьдралынхаа тухай ярихад ядуу ээжтэйгээ өнгөрөөсөн амьдрал нь дардан байгаагүй Жени түүнийг ихэд өрөвдөн. Маргааш өглөө Жени унтсаар байсан тул Лиза ганцаараа сургууль руугаа явахар шийдэв. Наян аль хэдийн сургамж авсан тул дахин түүнийг оролдохгүй гэж тэр найдсан байлаа. Гэтэл сургууль дээр Наяны ээж захиралтай уулзаж Лизаг өөр сургуульд шилжүүлэх тухай ярьж байв. Тэр Лизаг охиноос нь өшөө авч магадгүй гэж айсан тул аль болох хурдан зайлуулахыг хүсчихлээ. Авилгач захирал бүхнийг зохицуулна гэж амлах ба хаалганы цаанаас тэдний яриаг сонсон Лиза нулимс туслуулан ариун цэврэн өрөөрөө гүйхэд тэнд өшөө авахыг хүссэн Наян таарч түүний дээрээс хувин дүүрэн ус асгачдаг. Байдгаараа норсон Лиза гэртээ ирэн шалан дээр ядарч туйлан унав. Соми түнд туслахаар гүйж очиход Жени уур хилэндээ шатаж байв. Тэр даруй Наян руу залгаж Лизаг зодож буй бичлэгээ цахим орчинд тавиулахыг хүсэхгүй байвал уул руу ир гэж тушаахад нэр хүндээ алтгаас айсан Наянч яг хэлснээр нь хэлээ. Түүнийг ирэхэд Жени толгойных нь ардаас цохиж ухаан алдуулна. Ингээд Наяныг сэрэхэд гар хүлэн хүлээстэй ам нь наалттай байв. Жени наалтыг хуу татаж бүтэн савтай ус хүчээр уулгаад дараа нь хүчил дүүргэсэн өөр нэг сав гаргаж ирэв. Наян ч аим гоён уйлж орлоход Жени улам чанга инээж хүчлийг нүүрэн дээр нь аюултайгаар ойртуулсан ч алахгүй хэмээн амлана. Аажмаар Наяны амьсгал богдож улам чангаар хашгирахад Жени хөлийг нь тайлж амьд үлдэхийг хүсвэл үгүй хэмээн хэлнэ. Гэвч Наян зүхтыг оролцсон ч хитгэн алхаад л ухаан алдаад унчихдаг. Яг тэр мөчөд Лиза ирж Наянг суллахыг оролдоход ардаас нь Соми ирж болж буй явдлыг хараад цочирдож орхив. Тэр Жени хяналтаа алдсанд нь загнаж түргэн тутламж дуудав. Дараа нь цагдаа нар Жениг байцааж түүнийг хохирогчтой хамт харсан гэрч байхгүй тул тэр зөвхөн сэжигдэн байлаа. Соми ирж түүнийг одоохондоо явуулахыг гуйхад цагдаа нар Наяныг ухаан ордлоо хүлээхээр шийдлээ. Харин гадаа Жени хийсэн хэрэгтээ огт гимшээгүй. Боломж олдвол дахин хийх болно гэж хэлэхэд бухимдсан Соми түүнийг орхиод явчихдаг. Удалгүй Наяны ээж Жени рүү дайрч хараал урсгахад Жени түүнийг
охиншгэ инээгээч хэмээн дооглож хийсэн бүхэн минь зөвхөн өшөө авалт байсан хэмээн хашгирна. Үүнийг сонсон цагдаа нар түүнийг жинхэнэ гэмт хэрэгтэн болохыг ойлгож мөрдөгч Ким түүнийг Лиза гэж дуудахад тэр та нарын хайгаад байгаа Лиза гэртээ байгаа гэж уурсан хариулна. Сүүлд нь мөрдөгч Ким болон түүний багийнхан Лизагийн гэрт очсон ч гэр нь хоосон байв. Кимд түүний зан авир эмнэлэгт байхаасаа эрс өөрчлөгдсөн сэжиг дөрвөлж түүнийг өөртөөгөө адилхан нэгэнтэй байж магадгүй гэсэн таамаг хөтлөгдөн шалгалт хийсэн ч юу ч олсонгүй. Яг тэр үед эмнэлгээс уцтаж Наяан ухаан орсон гэдгийг дуулгана. Наяан ч сулган дуугаар халдлаганд өртөхдөө ганцаараа байсан хэмээн мэдүүлнэ. Үзэгдэл солигдоход Наяанг ууланд хэвтэж байх үед Жэни үнэндээ ганцаараа л байсан байжээ. Бодит байдал дээр Жэни, Лиза, Соми гурав бүгд нэг хүн ба Лиза түүнтэй ярилцаж байх үед тэр зөвхөн өөртөөгөө л ярьж байсан болж таардаг. Түүнд хизээч ихэр игч байгаагүй. Хит их ганцаардаж зовсны эцэст түүний оюун ухаан өөрийг нь хамгаалахын тулд түүнд санаа тавьж өшөөг нь авч өгөх хүчирхэг хүмүүсийг төсөөлөн бий болгожээ. Удалгүй энэ төсөөлөл нь сэтгцийн гүн эмгэг болон хувирч түүнд хувь хүний задралын эмгэг хэмээх зүйл үүсчихлээ. Гэхдээ жинхэнэ Соми гэж хүн байдаг ба тэрээр Лизад үнэн сэтгэлээсээ туслахыг хичээж байсан зөвлөх багш нь байсан боловч түүнтэй хизээч уулзаагүй. Лиза ганцаардлаа даван туулахын тулд л түүнийг өөрийн төсөөлөлтөд ургуулan бий болгож улмаар өөрийн нэгэн дүр төрхтэйгөө нэгтгсэн байж эцэст нь шүүх Лизагийн сэтгцийн байдлын үннийг олж мэдээд түүнийг алавдан эмчилгээнд хамруулахаар шийдвэрлэнэ. Тэр сургуулиасаа гарч сэтгэл зүйн эрүүл мэндэд бүрэн анхаарч эхэллээ. Түүнийг сэтгэл зүйчтэй өнгөрсөн үеийн аимшигт явдлуудаа нэггүй ярьж аажмаар эдгэрч буйг бид харна. Киноны төгсгөлийн хэсэгт жинхэнэ Соми багш түүнийг онгоцны буудлын дээр үдэж өгөхөөр ирнэ. Лиза шинэ амьдрал эхлүүлэхээр өөр хотыг зорин онгоцон сууж байгаагаар энэхүү кино маань төгсөж байна. За ингээд кино таалагдсан бол сувгдаа лайк болон subscribe дарж дэмжихээ битгий мартаарай.